Bonjour. За одоо энд одоо мэдлэг хүндлэх ёсны энгийн гэдэг нь жишээн дээр та болон чигийн ялгааг харъя бүгд тэр буудлагын хувьд, бичлэгийн хувьд тий. За эхнийх нь сайн уу? Чи дэжгүй юу? Дэжгүй явж гин үү? Гэх юм бол salut, comment vas-tu? Salut, comment vas-tu? За хариулт нь болохоор би дэжгүй баярлалаа. Харин чи Tiens, je vais bien, merci. Et toi? Je vais bien, merci. Et toi? Je ne vais pas bien. Je suis malade. Et toi? За тэгэхээр эхнийх нь би дайжгүй баярлалаа. Харин чи энэ болохоор би язгүй өвтөр байна гэсэн. Харин чи гэж юм те. За би одоо энийг ахаад уншаад үгэй. Salut, comment vas-tu? Je vais bien, merci. Et toi? Je ne vais pas bien. Je suis malade. Et toi? За хошоо. Энд болохоор та гэж харьцаж чинь те. Vous гэж харьцаж чинь. За bonjour, comment allez-vous? Je vais bien, merci. Et vous? Nous allons bien, merci. Et vous? За би дайжгүй сайн байна. Баярлалаа. Харин та бид дайжгүй байгаа. Баярлалаа. Харин та за хүн миний мэндийг мэдвэл заавалгүй чи баярлалцснаа илэрхийлээд эргүүлээд тухайн хүнийгээ заавал асуух нь байна шүү. За дараа нь ça va? Et vous? Оо дэжгүй дээ. Харин та? За nous n'allons pas bien. Nous sommes malades. Et vous? За бид онцгойхон байна. Бид өвдчихсөн. Харин та? За би нэг ихэд нэр нь уншаад үгүй. Bonjour, comment allez-vous? Je vais bien, merci. Et vous? Nous allons bien, merci. Et vous? Ça va. Et vous? Nous n'allons pas bien. Nous sommes malades. Et vous? За хамгийн их энгийн хэлбэрээр одоо уучлалт гуйх гэж байна. Oups. Oups. Excuse-moi. Excuse-moi. Oups. Excuse-moi. Oh, excusez-moi. Excusez-moi. За анча та гэж та намайг өршөөгөөрэй гэж хэлж аваарай. Excusez-moi. Чи гэж бодлохыг хандж байгаа бол excuse-moi. За excuse-moi. Excusez-moi. Дараа нь je te remercie. За хэрвээ анзаарсан бол энэ хоёрыг баг нийлүүлж хэлж байгаа биз? Je te remercie. Je te remercie. Ингэж үе үеэр нь шахам салгаж ингэж хэлдэг гэхгүй тий. Хар ярианд байгаа одоо ерөөсөө зүгээр ингээ энгийн ярианд энэ үг хэлэг нь бол хар ярианых гэсэн үг биш шүү. Би сая яг андуур. Юу зүгээр хэл халтраа хэлчихлээ. За je vous remercie. Би танд талархаж байна. Je vous remercie. За s'il te plaît. S'il te plaît. S'il vous plaît. За энэ одоо чи гэж хандаад эсвэл та гэж хандаж байгаа. Тэгэлдээ гуйж ийн хичгэлдээ англи хэлээр бол please болох нь байна тий. За энэ юм байт юм байж. За дараа нь захирал төлөв гэж байна. За одоо энэ чинь нэг 3 үйл үгтийн доор нь болохоор 4 үйл үг дээр байна. Жишээг нь хараарай. За affirmative гэдэг нь болохоор батлах гэсэн үг. За чи та ялгааг нь харъя хэвлээ. Parler ярих. Parle doucement. Parle doucement. Яархан яар зөөлөн яар. Ne parle pas doucement. Чи яархан яраарэ эмээгийнхэн чи хатуу шүү. Ne parle pas doucement. За finir.
дуусгах. Fini maintenant. За одоо энэ дээр хараа. Fini энэ төгсгөлээс дуудагдах байгаа. Тэгээд maintenant. За одоо энэ maintenant гэдэг нь одоо энгийн ярианд бол бараг арчигдаад хэлэгддэггүй. Fini maintenant. Fini maintenant. За хашаа үсгэлээ ne finis pas maintenant. Ne finis pas maintenant. Ne finis pas maintenant. Attendre хүлээх. Attends ton tour. Ээлжих хүлээ. Өөрийнхөө ээлжих хүлээ. Чинтэй attends ton tour. За битгий ээлжих хүлээгээрээ. N'attends pas ton tour. N'attends pas ton tour. Ээлжээ бүх хүлээгээрээ. За одоо vous гэдэг дээр parlez doucement. Parlez doucement. Ne parlez pas doucement. Ne parlez pas doucement. Respectez. Respectez les autres. Respectez les autres. Ne respectez pas les autres. Ne respectez pas les autres. Finir. Finissez maintenant. Finissez maintenant. Finissez maintenant. Finissez maintenant. Ça daraan hashang. Ne finissez pas maintenant. Ne finissez pas maintenant. Ça da maintenant. Ne finissez pas maintenant. Ne finissez pas maintenant. Attendez votre tour. Attendez votre tour. Attendez votre tour. Ça, n'attendez pas votre tour. N'attendez pas votre tour. Ça. За одоо энд falloir гэж үг байна. За энэ болохоор одоо бидний ингээд одоо энэ бичгийн эхэнд дурдсан захирах ийм императив гэж байна. За тэгэхээр ийм захирах утга илэрхийлж байгаа. Эсвэл нөгөө зайлшгүй тэгэх ёстой ингэх ёстой гэсэн утга илэрхийлж байгаа ийм үйл үг байна. Их сонирхолтой үйл үг байгаа. Маш их хэрэглэгддэг. За энэ нь болохоор хараад тэгэх ёстой хэрэгтэй байхдаг гэсэн. Зөвхөн ил бие дээр хуурдаг. Энийг нь одоо нөгөө эзэн биегөө хуургалагчилж байгаа байхгүй юу? За зөвхөн ил дээр хуурдаг нэг цөөхөн хэдүүд үг байдаг. Тэрний нэг төлөөлөл байна. За харъя. Il faut parler doucement. Il faut parler doucement. Яахан яг хэрэгтэй. За одоо энэ дээр анхаараа il faut attendre. За энэ нөгөө дуудлагын уншлагын дасгал дээр бол бид нар ийм liaison гэж холбоосын тухай бол тэргүй үзэж байгаа үзнэ. За тэгэхээр il faut attendre ton tour. Il faut attendre votre tour. Тайлж хүлээх хэрэгтэй. Окей. За одоо үгүйсгэл нь il ne faut pas parler doucement. Il ne faut pas parler doucement. Oui. Il ne faut pas attendre ton tour, votre tour. За одоо ярианд болон үгүйсгэлийн энэ нö гэдгийг нь хэлэхгүй өнгөрчдөг. Өөрөөр хэлбэл нараа il faut pas parler doucement. Il faut pas parler doucement. Il faut pas attendre votre tour. Их мэдчихлээ.
За одоо ингээд дараагийн бичлэг тасарч орох нь байна. Угаасаа ингээд яг сонсцоод одоо энэ бичлэг гэхэд 10 минут гараад явчлаа энэ үүхэн хооронд. Гэхдээ энийг сонсоод гоё ойлгоод шингэх хэрэгтэй шүү. Тэ? За бас энийг ингээл болоо юм гэж юусоо ч хамлахгүй шүү. За. Яатар баяртай. Чав чав.